За сайн байцгаана уу? Nickelodeon-ы залуу дасан Tyler Chase-ийн тухай мэдээллийг өмнө үргэлжлүүлсэн бол энэ үргэлжлэл видео болж байгаа шүү. За тэгэхээр Chase одоо хаана явна гэж. За тэгэхээр өмнө нь бол New York Post дээр гарснаас хойш ерөнхийдөө маш олон хүн хандж байгаа сэтгэлийн болон мөнгөний дэмжлэг үзүүлж байгааг хэлжсэн тийм ээ. Тэгэхээр тэр олон хүмүүсийн нэг нь Sean Weiss гэдэг хүн байгаа. За энэ хүн яадаг хүн бэ гэхээр нийтмийн киноны жүжигчин комедиан хүн. Яг Chase-тэй адилхан зовлонтой буюу 2018 онд яг энэ донтолтоос олж ерөнхийдөө бас карьер нь ингээд сүрж исэн. Гэхдээ нөхөн сэргийн хэмжлэгээ болон албаны эмчилгээнд яваад одоо ерөнхийдөө гайгуулсан тийм хүн байгаа. Тэгээ ерөнхийдөө Chase-ийн зовлонг маш их мэдж байгаа учраас одоо бараг гарнаас нь хөтлөөд сэтгцийн одоо эмнэлэгт авчиж хэдүүлсэн. За тэгээ албатан 72 цагийн одоо эмнэлэгт хэвтээд үйлчлүүлээд нөхөн сэргийн хэмжлэгэнд ордог юм байна. За тэгсэн төд удалгүй эмнэлгээс Chase гарах. За яагаад гаргаж байгаа гэдээ Weiss ерөнхийдөө уурлаад тий нэг ч гэсэн хүнийг ингээд онтолтоос нь гаргах гэж чинь та нар хин ч хэлэхгүй ингээд гаргаад явуулчлаа гэд тий мөнгөгүй ч гэсэн өмөөлөгчтэй ингээд бас нэг санаа тавьдаг хүмүүстэй болцсон. Гэтэл эмнэлгээс нь хинтэн ч хэлээгүйгээр шууд гаргацсан. За яагаад гаргасан бэ гэхээр энэ инээдтэй ч юм уу эмгэнэлтэй ч юм айгүй хэцүү. За нөгөө албатан 72 цагт эмнэлэгт байх хугацаанд мань хүн нөгөө татдаг юма татаад дээгүүрээ нүцгэн доогоороо ингээд гутлахуу шалдан ингээд юма хэрэгжилжсэн. Энийг энэ эмнэлгийнх нь мэдээд заац чи бүтггүй юм байна юу нөхөн сэргийн хэмжлэгээ 72 цагаад дуусах юу үгүй юу гараа гэдэг юм хэд гаргац. Тэгээ яг одоо Chase эдгээр сайт одоо нэг байдаг газар байгаа. Тэгээ нөхцөлөд юм хэд ийм хэцүү байгаа юм байна. Тэгээд үнийг донцоход тэгээд хэцүү ч юм аа та.